За сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн амралтын өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр 26 оны 3 дугаар сарын 1-ний ням гараг. Вашингтон дэс одноо өдийн 1 цаг болж байна. За өчигдөр үүрээр Америкийн явуулсан Иранд явуулсан цэргийн ажиллагаа улмаар энэхүү Америк Израилийн хамтарсан цохилтын хариуд хийж байгаа. Ираны одоо зүгээс хийж байгаа цохилт зэрэг мэдээллүүд өнөөдөр бол дэлхийн дахины анхаарлын төвд байна. За үүнтэй холбоотой ерөнхийдөө нөхцөл байдал маш хурдан өрнөж байна. Өөрчлөгдөж байна. За тиймээс үүнтэй холбоотой мэдээ бол тасрахгүй гарч байгаа. За үүнтэй холбоотой үнэн худал мэдэгдэхгүй мэдээллүүд ч мөн одоо олонний анхаарлын төвд орж байна. За ямар ч тач өнөөдөр нэг цагийн байдлаар ерөнхийдөө албан ёсны эксрүүлжуудаас батлагдаж байгаа. Зарим нэгэн мэдээллийн сүүлийн үеийн томыг хүргье. За нэгдүгээрт өчигдрийн цохилтонд бол Ираны шашны их удирдагч Аятолла Аль-Хаменей одоо нас нөхцсөн гэдэг нь бол тодорхой. За үүнийг бол одоо албаны бүх их сурвалжууд дээр нь Ираны засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрч улмаар Иран улсад 40 хоногийн гашуудал зарласан үйл явдал болж байна. За нэгэнт шашны удирдагч Аль-Хаменей одоо амь насаа алдсан учраас Ираны тал бол одоо түүний орыг залгамжлагч хүнээр Алиреза Арафи гэдэг хүнийг төмөлсөн тухай мэдээлж байна. За тиймээс одоогийн байдлаар Ираны одоо их шашны удирдагч бол Аятолла Алиреза Арафи гэгч хүн байгаа тухай гэвч хүн одоо томдогдсон болох нь тодорхой байна. За Ираны тал бол үндсэндээ одоо Израиль болон ойролт орнууд байгаа улс орнууд руу одоо пуужин харуулж одоо хариу тогтолцоо үзүүлж байна. За гол төлөв Арабын орнуудад байршиж байгаа Америкийн цэргийн баазуудад пуужингийн тогтолцоо хийж байна. За Америкийн армийн зүгээс өнөөдөр өглөө хийсэн албан ёсны мэдээгээр Ираны довтолгооны үр нөлөөгөөр нийтдээ одоо 3 хүн одоо цэргийн албан хаагч амь насаа алдсан гэдэг. За мөн 5 цэргийн албан хаагч шархагдсан гэдэг мэдээллийг албан ёсоор баталгаажууллаа. За мөн Америкийн одоо хөдөг онгойч тээвэрлэгч Абрахам Линкольн гэдэг одоо том усан хөдөг онгоцыг одоо Ираны зүгээс пуужингаар довтолсон гэдэг. За ийм мэдээлэл гарч ирсэн боловч үүнийг одоо үгүйсгэсэн одоо утгатай мэдээллийг мөн Америкийн зүгээс хийж байна. За энэхүү Абрахам Линкольн одоо хөдөг онгоц тээвэрлэгч пуужингийн довтлоонд өртөөгүй гэсэн мэдээллийг хийлээ. За нэгэнт Иран улс бол одоо пуужин харвах дэд бүтцийн хувьд одоо дэлхийн одоо хамгийн сайн орн биш гэхэд ямар ч тач одоо нэлээд аюултай тооцогддог ийм орн. За тиймээс цаашдаа Америкийн одоо мэдлийн цэргийн баазууд ойролт орнуудын орнуудад Ираны зүгээс хийж болох одоо довтлогоог багасгах, хор хөнөөлийг багасгах үүднээс Америк, Израилийн цэргийн хүчин Ираны гүнд байгаа одоо баллистик пуужин хадгалах, харвах одоо байршлуудыг одоо идэвхтэйгээр устгаж байгаа тухай. За ийм мэдээ байна. За урьдчилан жишээлбэл Америкийн одоо алдартай B2 онгоцоор баллистик пуужин одоо хадгалах төвийг B2 онгоц ашиглаж одоо устгасан тухай Америкийн цэргийн зүгээс албан ёсоор баталгаажууллаа. За энэхүү урьдчилан ажиллагаанд бол одоо 4 ширхэг B2 онгоцыг ашигласан гэдэг. За ийм мэдээ өгч байна. За ингээд тос онгоц бол одоо тос үрдээ 2000 паундын одоо жинтэй бөмбөг одоо тээвэрлэж харвах довтлогоо хийх ийм одоо чадaltaй. За тиймээс Ираны одоо газар доор байршуулсан баллистик пуужингийн одоо байршлуудыг за ийхүү одоо амжилттай устгалаа гэдэг мэдээлэл бол өгч байгаа. За энэ хооронд Израиль улс мөн одоо Ираны довтлогоонд өртөж байна. Израилийн талд учирсан хохирол бол одоо одоогийн байдлаар эцсийн байдлаар тодорхой болсон. За ямар ч тач хэвлүүдээр янз бүрийн ялгаатай мэдээлэл гарч байна. За албан ёсны төвшөнд бол Израилийн талд наад зах нь одоо 2 хүн амь насаа алдсан, 450 орчим хүн одоо шахтаж бэртсэн гэдэг ийм мэдээлэл байна.
За ямар ч тач Америк Израилийн одоо эхлүүлсэн цэргийн ажиллагаа үргэлжилж байна. За Израилийн тал бол үндсэндээ Ираны эсрэг одоо цэргийн одоо бүрэн хүчин чадлаар цэрэг дайны ажиллагаа явуулна гэсэн ийм одоо мэдгдлийг бол хийлээ. За нөгөөтэйгүр Америкийн зүгээс бол одоо Ираныг зэвсгээ одоо тавьж бууж өгөх ийм одоо шаардлага тавьж эхэлсэн байна. За мөн хэвлүүдээр хоёр тал Иран болон Америкийн талууд хэлэлцээрийн ширээнд суух санал тавьсан тухай ийм мэдээлэл гарч байгаа. За ингээд ямар ч тач ойролт орнод Ираныг тойрсон үйл явдал маш тогтворгүй. За нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. За үүний зэрэгцээгээр одоо Америкийн гадаад орнуудад байгаа нэн олонгүй ойролт орнд Азийн орнуудад байгаа Америкийн одоо консулын газрууд элчин сайдын яамдуудыг одоо өндөржүүлсэн одоо бэлэн байдалд оруулж хамгаалж байгаа. За урьдчилан тухайлбал Пакистаны Карачи хотод дох одоо Америкийн элчин сайдын яам руу за Ираны шашны удирдагчийг одоо хөнөөсний одоо төлөө эсгүүцэгчд, жагсагчд одоо халдаж за ингээд үндсэндээ Карачи хотод дох Америкийн элчин сайдын яамыг одоо эзэлж авсан. За үүний улмаас одоо наад зах нь 9 хүн одоо амнасаа алдсан. За наад зах нь 25 орчим хүн одоо шахтаж бэртсэн гэдэг ийм мэдээлэл гарч байна. За тус хотод Ираны эсрэг явуулсан Америкийн цэргийн ажиллагааг одоо эсэргүүцэж за маш олон зуун хүний одоо эсэргүүцлийн одоо жагсаал өрнөж байсан бол за Америкийн элчин сайдын яамд халдаж одоо товтуулсан ийм үйл явдал боллоо. За эдгээр амнасаа алдаж шахтаж бэртсэн хүмүүс бол гол төлөө одоо тус элчин сайдын яамны хамгаалалт болон одоо ажиллаж байсан орон нутгийн хүмүүс байсан тухай Fox News-ээр мэдээлсэн байна. За мөн үүний зэрэгцээгээр Пакистаны одоо Исламабад хотод мөн одоо үүнтэй төстэй эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа тухай мэдээ байгаа. За гадаад орчинд байдал ийм байгаа бол Америкийн дотоодод мөн одоо нийгмийн сэтгэл зүй бас тайван бос байна. За өчигдрийн мэдээгээр бас цохос дурдж байсан Америкийн дотоодод одоо хууль сахиулах байгууллага хүчний байгууллагуудыг одоо өндөржүүлсэн бэлэн байдалд одоо байлгаж за олон нийтийн одоо байршлууд байгууллагуудыг одоо өндөржүүлсэн хамгаалалтанд аваад байгаа тухай мэдээлж байсан. За тэгвэл урьдчилан болсон үйл явдал мөн одоо олонний дунд өнөөдрийн байдлаар бас яригдж байна. За урьдчилан Техас мужийн Остин хотод за буутай этгээд цугласан хүмүүс рүү одоо халдсны улмаас 2 хүн нас орж 14 хүн шархагдсан үйл явдал боллоо. За Иран болж байгаа үйл явдалтай зэрэгцсэн болсон энэхүү үйл явдлыг за одоогийн байдлаар училсан байдлаар одоо терроризмын одоо шинжтэй гэж дүгнж байх шиг байна. За үүний учир бол энэхүү одоо 53 настай хүн бол одоо Сенегал улсаас цаашид ирсэн Америкийн иргэн. За түүний машин дотроос исламын шашны Коран судар одоо олдсон байна. Тиймээс үүнийг магадгүй одоо Иран болж байгаа үйл явдлууд эсэргүүцэж за үүний улмаас одоо терроризмын сэлттэйгээр одоо халдсан байж магадгүй гэсэн ийм урьдчилсан дүгнэлтийг хийж байгаа юм байна. За тиймээс цаашдаа ойролт орнодод нөхцөл байдал одоо тогтворгүй байгаа энэ цагт Америкийн дотоодод мөн одоо олон нийтэйг сонирхол хэмжтэй байх ийм анхааруулгыг за хүчний байгууллагуудын зүгээс бол хийж байгаа. За Америкийн цэргийн ажиллагааг бол үндсэндээ улс орнууд янз бүрийн одоо байр суурьтай хүлээн авч байна. За юуны түрүүнд Америкийн одоо хөрш Канада улсын хувьд Америкийн цэргийн цохилтыг одоо дэмжиж байгаа тухай. За тухайлбал Иран улс бол одоо цэргийн зэвсэгтэй болох учиргүй. Тиймээс Америкийн одоо явуулсан цэргийн ажиллагааг дэмжиж байна гэдэг ийм утгатай мэдээлэл хийлээ. За ингээд мөн одоо томоохон түн шолох одоо Англи улсын хувьд энэхүү одоо цэргийн ажиллагааг дэмжиж байгаа эсэх мэдээллийг хараахан одоо хийгээгүй байна. За ингээд ямар ч тач өнөөдөр Ням гарагийн байдлаар нөхцөл байдал ийм тогтворгүй тодорхой бос. За мэдээлэл маш хурдан шинжлэгдэж байна. За ингээд цаашдаа өрнөх үйл явдлыг дараагийн мэдээгээр дахин мэдээлэх болно.